Халамжийн нэгдсэн системд нэвтэрч нийгмийн халамжийн тэтгэврийн үйлчилгээ шинээр авах, сунгах, хүсэлтээ гаргах боломжтой боллоо. Нийгмийн халамжийн тэтгэвэр бүлэг үйлчилгээнд ахмад насны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, 16 наснд хүрсэн одоо иргэний тэтгэмж, дөрв ба дүүнээс дээш хүүхэдтэй өрх толгойсон 45 наснд хүрсэн их, 50 наснд хүрсэн эцгийн тэтгэвэр, тэжээгч нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдийн тэтгэмж багтана. Иргэн та халамж CG-мен сайтыг дуудан халамжийн нэгдсэн системд бүртгэлтэй бол нэвтрэх товч дарж нэвтрэнэ. Хэрэг бүртгүүлгүй бол бүртгүүлэх товч дээр дарж гарч ирсэн цонхонд харгалзах мэдээллүүдийг оруулж бүртгүүлэх товч дарж бүртгэл үүсгэж нэвтрэнэ. Иргэн та шинээр хүсэлт гаргахдаа хүсэлт гаргах зэстээр дарж нийгмийн халамжийн тэтгэвэр бүлэг үйлчилгээнээс өөр тохирох төрлийг сонгон хүсэлт гаргах товч дээр дарна. Гарч ирсэн цонхонд цахимаар бүрдүүлэх материалууд гарч тухайн материалуудыг системээс дуудах тул иргэн та холбогдох мэдээллийг шалгана. Бүх бүрдүүлэх материалууд зөв тэмдэглэгээтэй болсноор цахимаар хүсэлт гаргаж болохыг анхаарна. Бүрдүүлэх материалуудын мэдээлэл үнэн зөв бол хүсэлт илгээхтэр дарж та энэ үйлчилгээг авахдаа итгэлтэй байна асуултанд тийм товчийг дарснаар хүсэлт амжилттай илгээгдэнэ. Хэрэглэгчийн бүртгэлтэй утсанд таны хүсэлт амжилттай илгээгдсэн тухай мэдээлэл мессежээр очино. Хэрэглэгч хяналтын самбар цэсний хүсэлтийн төлөв талбараас гаргасан хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг хянах боломжтой. Мөн таны гар утсанд хүсэлт баталгаажсан тухай мессеж очино. Олголт таны системд бүртгүүлсэн банкны дансанд орох тул цахим хүсэлт гаргахын өмнө дансны бүртгэл зэстээр дарж үйлчилгээ авах өөрийн дансаа бүртгэгнэ. Нийгмийн халамжийн тэтгэвэр үйлчилгээ дотроос хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр болон 16 наснд хүрсэн одоо иргэний тэтгэмж төрлийн үйлчилгээнд бүртгэлтэй байгаа иргэд тухайн үйлчилгээг үргэлжлүүлэн сунгах хүсэлтэд цахимаар гаргах боломжтой. Ингэхдээ хүсэлт гаргах зэснээс өөрийн бүртгэлтэй үйлчилгээг сонгож сунгах товч дээр дарна. Бүрдүүлэх материалд хөдөлмөрийн чадварын алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай эмнэлэг хөдөлмөр магадлах комиссийн шийдвэрийн сонгосон хугацааны мэдээлэлтэй актыг системээс автоматар татагдана. Комиссийн шийдвэрийн акт дээр дарж харгалзах мэдээллүүдийг шалгана. Бүрдүүлэх материалын үнэн зөв бол сонголт дийлгэх товч дээр дарж та энэ үйлчилгээг авахдаа итгэлтэй байна асуултанд тийм товчийг дарснаар сонгох хүсэлт амжилттай илгээгдэнэ.